За хаантайгаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За энэ удаагийн зочдоор Монголын их хааны элч олон улсын бүжгийн зөвлөлийн тэргүүн Жамц. За бүжигчин дүүнер маань нас хүрэлцэн ирсэн байна. За бэлгүүн төгс, буян заяа, номон дээр гэсэн хөрхөн хүүхдүүд маань ирсэн байна. За та хэдэн энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За бид бүхэн өнөөдөр энэ олон харагдаж байгаачлан энэ олон гайхалтай цомуудыг бас танилцуулнаа. Ийм авьяастай зочд маань студид маань хүрэлцэн ирсэн учраас за юунд дөрөнд хэдүүлээ. Монголын их хааны элч олон улсын бүжгийн холбоотой танилцъя. Тэ? Энэ холбоо яг ямар зорилгоор байгуулагдсан, цааш тэр нь яг юу хийх зорилготой байгаа юм гэх мэтчлэн. Өглөө нэмэн. За бид бүхний нэвтрүүлэгт хүрсэнд маш их баяртай байна. За манай Монголын их хааны элч олон улсын бүжгийн зөвлөл маань болохоор одоо байгуулагдаад 2 жил болж байна. Энэ хугацаанд бид бүхэн дэлхийн одоо 25 орнд хамтран ажилладаг. Тэгээ энэ орнуудтайгаа хамтран ажиллах хүүхдүүдэд дэлхийн одоо тэмцээнүүдэд оролцуулдаг. Тэгээд бид нэр сая болсон Бээжингийн дэлхийн аваргын тэмцээнд манай Jump International Dance Studio, Mogi Dance, Nana Dance гэдэг манай холбоонд хариалттай одоо багш нар маань хүүхдүүдэд бэлдээд дэлхийн аваргын тэмцээнд энэ дөнгөж сайхан оролцоод ирсэн байна. За дэлхийн аваргын сонь сайхан юу вэ? Хэр оролцоо. Одоо ингээл харагдаж байгаачлан бүр ширээ дүүрэн л цом харагдаж шүү дээ, тэ. Ер нь энэ саяны дэлхийн аваргаар хэр оролцоо. Тэгээд сая ер нь дэлхийн аваргын тэмцээнд бид нэр жил болгон оролцдог. Жил болгон л явдаг. Ерөнхийдөө Монгол хүүхдүүд бол одоо дэлхийн одоо гарч хүчээ үзээсээ оролцоосоо ер нь өөрсдөө бас таньж мэдэх. Тэгээд дэлхийн аваргын тэмцээнд дан одоо явахаас гадна маш олон дэлхийн хүмүүжилт одоо суралцж байдаг. Дэлхийн одоо өнцөг болноос ирсэн олон орны хүүхдүүдтэй соёлын одоо солилцоонд оролцоод одоо өөрийн гэсэн одоо үндэснийхээ одоо ур чадвараар харагдах байдал маань хүүхдүүд олон орны соёлтой ирж суралцдаг. Тэрнээс бас бүжгээрээ бас ингээд гоё өөрсдийн гэсэн одоо ертөнцийг бий болгоод ирдэг хүүхдүүд маань. Дөнгөж саяын дэлхийн аваргад бол манай холбоо маш амжилттайгаар 50 орчим одоо хүний хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй нийтдээ 3 багш харилцан явсан байгаа. Одоо за тэгээ мэдээж очиод мейкап одоо тэгэл маш олон ажил байдаг юм байна. Бас дэлхийн аварга гэж байна тийм. Хичнээн орны ер нь хүүхдүүд маань цуглаж өрсөлдөөн өрнө. Саяны тэмцээнд бол ер нь бол Азийн орнуудын тэмцээнд бол Европын шилдэг одоо тамирчид бас ирж байгаа. Ерөнхийдөө бол манай холбоо 25 оронд хамтран ажилладаг. Тэр орны нийт багш нар тасалжуулагч нар. Миний хувьд бол сая өөрөө дэлхийн аварга төр шүүгчээр ажиллаад ирсэн байгаа. Зөв. Давхар нөгөө шүүгчийн сургалт, давхар шүүгчийн тэмцээн оролтоонд тогтмол байнга оролцсон явдаг байна. Тэгээ манай бас багш нар сая оролцсон. Ер нь бүгдээрээ хүүхдүүдээ маш сайн бэлдээд, маш сайн оролцоод ирсэн байгаа. Бас Дархан хотоос Mogi Dance хүүхдүүд бас оролцсон. Тэгээ манай бас хотод байдаг Nana Dance, тэгээ манай Jump International Dance-уудын шилдэг хүүхдүүдээ аваад яваад ирсэн. Маш амжилттай, ер нь маш их гоё дурсамж дүүрэн түүхийг бүтээгээд Монгол хүүхдүүдээ бас аль болох дэлхийн тавцан дээр гараасаа гэж маш их хүсдэг. Аль болох дэлхийн аваргын тэмцээнд алгасахгүй оролцдог. Хүүхдүүд маань эцэг нь маш их сайн дэмжиж явдаг манай холбооны. Ер нь тэгээ хүүхдүүд маань бас багаасаа ингэж нэг дэлхийн олон улсын тэр том тайзан дээр гарна гэдэг нь өөрсдөнд нь бол нэгт бол их сонирхолтой байгаа. Хоёрт бол маш их өөрсдийгөө одоо нэг юм хөгжүүлэхтэй ингэж багаасаа нэг юм одоо авьяасаа одоо олон улсад таниулах юм боломжийг бас бүрдүүлж байна гэж ойлгож байна. За манай бэлгүүн төгс маань хэдэн настай юм бэ? Би 8 настай. 8 настай юм уу? Хэдэн жил бүжгээр хичээлж байгаа юм? Одоо би 2 жил. 2 жил хичээж байгаа юм. Энэ толгойн дээрх титмэн ямар хүчтэй ингээ ганцаархнаа ингээ тэтвдээ суугаадах юм. Тийш. За эхнээсээ. За. Манай бэлгүүн төгс маань хэдэн настай юм? Өөрийгөө танилцуулаар агч байгаа юм тийм. 8. Би 8 настай. 8 настай юм уу? Хэдэн жил бүжгээр хичээлж байна? Одоо би 2 жил. 2 жил бүжгээр хичээлж байгаа юм уу те? Бүжгээр бүжиглэх нь чамд хамгийн гоё нь юу юм? Яагаад чи ингэ бүжгээр бүжиглэе гэж бодсон юм? Хин чамайг анх ингэ бүжгэл гэж зааж гисэн? Ээж. Яа, ээж нөө те? Толгойд ирэх титмэн ямар учиртай юм? Би Grand Golden Crowns elite
бүжиглж байгаад авсан. Ваа, ямар лагийн те. Ганцаархны юм титэм те. Бусд хүн бол титэм аваагүй те. Мэдгүй. Аха. За боён зайг хувьд хэдэн настай? Би 11 настай. 11 настай. Аха. Хэдэн жил хичээлж байна гэж Би одоо яг нийт бол 3 жил хичээлж байгаа. 3 жил ээ. Аа. За саяны дэлхийн аврагт оролцсон уу? Харсан. За ямар төрлөөр оролцоод ирв? Би болохоор 3 мужийн төрөлд оролцсон. Дээрс нь самбагийн элитийн төрөлд бас оролцсон. Өөх 3 4 төрлийн бүжиглсэн гэсэн үг үү? Аа, ямар лаг юм бэ? Тэгээ ямар амжилт үзүүлсэн юм? Би самбагийн элитийн тэмцээн дээр зөвхөн нэг хүүхэд цом авдаг. Бус хүүхдүүд нь цом авдаггүй тийм тэмцээн байсан. Тэрнэр би ганцаараа цом авсан. Ваа, баяр хүргэе. Бас 3 бүжигийн тэр тэмцээн дээр бас нэгт орсон. Нэгт орсон юм аа. Гайхалтай. Чамд хамгийн анхын бүжиг одоо ингээ бүжиглээ гэж чамд хэлж тэмцэн. Ээж хоёр нь. Ээж хоёр нь ер нь бүжиглдэг үү өөрснөө? Бүжиглэхгүй. Эмээ амир бүжиглдэг. Эмээ нь бүжиглдэг байсан уу? Тийм бас эмээгийн ээж мэж бүгд ингээ бүжиглдэг. Тэгээд намайг ингээ бүжиглэх үү гэд тэгээд бүжиглсэн. Анх бүжиглсэн. Одоо л бүжигэн дуртай болсон уу? Аа. За. Наман дээр үү? Би Хэдэн настай наман дээр? Би одоо 10 настай бүжгээр 2 дахь жилдээ орж байна. Саяны Бээжингийн дэлхийн аврагт элитийн тэмцээнд 4-т ороод тэгээд нөгөө 2 тэмцээн дээр 1 тэгээд 4-т орсон. Ваа, хаста. Оролцсон бүх төрөлдөө л медаль авсан юм шүү, тэ? Ямар мундаг юм бэ? Хин чамайг бүжигч юм бол гэсэн. Ер нь манай гэр бүлийнхэн бүгдээрээ манай гэр бүлийнхэн бүгдээрээ намайг бүжигт оруулчихсан гэж тэмцсэн. Аа. Том болоод ямар хүн болох юм ер нь? Би ер нь том болоод бүжигчин болоод тэгээд тэрнийхээ хажуугаар дахиад нэг мэрэгжил эзэмшээ гэж бодож байгаа. Мэргэжил юм шиг юмсан. Аа. Ямар мэргэжилтэй хүн болъё гэж? Би ер нь багш болъё гэж бодож байгаа. Аа. Тэгэл том болоод ер нь шавнартаа бүжгээ заагаал өөр бас нэг хүмүүст бас юм заагаал те. Мундаг багш болох юм байна. 25 улстай хамтран ажиллаж байгаа гэж ярьлаа. Яг ямар төрлөөр хамтран ажиллая? Одоо яг хамтран ажиллаж байгаа зарчим нь яг яадаг юм те? Одоо бүжигчд хүүхдүүд бас гадны орд руу хамтарч ажиллаж байгаа орнууд руу очиж бэлтгэл сургалт хийх гэж байдаг юм уу? Ерөн зүгээр яг хамтарч байгаа юуг хамтаа ажиллагаанд болохоор одоо мэдээж хүүхдүүдийнхээ ур чадварыг их болгохын тулд одоо тогтмол сургалтанд нь хамрагдах тэр боломжууд дэлхийн нэг од багш нар ихэд олддог. Тэгэхээр холбооны одоо 4-6 холбоо нэгдээд ирэхээр холбооны дэлхийн бүх одуудын хичээлийг одоо суралцах тэр боломжууд олддог. Одоо дэлхийн шилдэг тийм байна. За тэгээ шилдэг хүүхдүүдтэй бас хамт орон орны хүүхдүүдтэй хамт байх тэр боломжууд бас олддог. Хамтдаа ингээд гоё хүүхдүүдэд хөгжүүлэх. Тэгээд хүүхдүүд маань тэндээс ингээд суралцаад ингээд гоё боломжийг олж авдаг. За дээрэс нь холбооныхаа багш нарыг бас нэг дэлхийн одоо холбооныхоо сургалтуудад ингээд суулгаж хамруулах. Ер нь маш олон давуу талуудтай. Ер нь ярих юм бол маш их зүйл болчих واخ. Ер нь яг одоо саяны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд бол ер нь яг хэдээс хэдэн насны хүүхдүүд маань оролцоод ийм гайхалтай амжилт үзүүлчихэд ирв. За сая нийтдээ бол энэ Бээжингийн дэлхийн аврах нийтдээ 10 орчим мянган хүүхд тамирчин улс орны одоо тамирчин хүүхдүүд бол байна. Тэгээд ерөнхийдөө 6-аас одоо дээш насан туршид 6-аас одоо хүүхдийн насны анги бол 6-аас 18 нас хүртэл байгаа. За тэгээ 18-аас дээш насан туршидтын английн тэмцээнүүд байгаа. Бас сениор насны бас бүжигчид ч бас байгаа. Ер нь бол төрөл байгаа. Тэрэн дотроо бас нэг мэрэгжлийн английн тэмцээн, тэгээд сонирхчийн тэмцээн гэдэг тусдаа тэгээд мэрэгжлийн сургууль гэл олон төрлүүд байна. Ерөнхийдөө манай хүүхдүүд бол холбооны хүүхдүүд маань болохоор мэрэгжлийн одоо элит одоо ирээдүйд одоо мэрэгжил энэ чиглэлээр явах одоо төрлийн тэмцээнүүд орсон одоо нэг оноо авах. Ер нь ирээдүйн бүжигчид болох тийм мэрэгжлийн бүжигчид болох. Одоо тэгээд энэ ширээн дээр байгаа цомнууд бол бүгд саяны дэлхийн аваргаас ирсэн цомнууд уу? Тий, сая дэлхийн аваргаар ирсэн цомнууд. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүд маань ингээд бүжээр хичээлж байгаа давуу тал нь гэвэл одоо сахилга батал ер нь маш сууж байгаа. Сахилга батал одоо хамгийн чухал. Одоо ядчил хоол тий ундаа тохируулж идэгээс ахгуулаад тийш үү тий маш чухал. Тэгэхээр энэ бүгднгийн л одоо яг нэг тоглоомоор хэлчих юм бол одоо уяачтууд шүү дээ мөрөө амаас байдаг шүү дээ. Тэрүүнтэй адилхан яг хүүхдүүдийг бас одоо бүх юмыг тааруулна л гэсэн одоо ааха маш чухал тэмцээнд нь бэлдэж тий бэлдэж гэсэн.
Ер нь хичнээн хэр удаан цаг хугацааг зарцуулж иж одоо яг энэ тэмцээндээ зориулж бэлдэж байгаа цаг хугацаа нь хэр удаан байна? Одоо ингээд 8 сараас ахгуулаад одоо бид нэр яг зунжангаа, өвлжангаа бэлдээд яг бүхэл бүтэн 1 жилийг бэлдээд тэр хүүхдийнхаа нэг дэлхийн аврагт нь оролцоод одоо хүүхд болгон оролцдог. Сонгогдоо шилжсэн одоо холбооныхаа хамгийн шилдэг хүүхдүүдээ сонгож ингэж явдаг. Тэгээд Монголдоо ингээд хамгийн сайн оролцсон, хамгийн одоо сайн байгаа хүүхдүүдээс шилээд оноогоос өглөөсөн хүүхдүүд нь ордог байна. Тэгээд энэ хүүхдүүд чинь бас хичээл нь бас янз бүр одоо Харин тийм бас нэг хичээлийн хажуугаар тий. Янз бүр олон цагийн нэг хичээл авах асуудал нь бас тогтмол надаа ганцаарч бас ажилтны хүүхдүүд бас байдаг. Тэдгээр нь болохоор илүү одоо бас нэг чансаа их болсон том төрлийн тэмцээнүүд оролцдог. Одоо жишээлбэл Титмийн Английн тэмцээнд хүүхд болгоо ордог. Одоо хамгийн одоо оноо өндөр цогцолсон хүүхд сардаг тийм байдаг. За манай хоёр ер нь том болоод би номон заяагаас асуусан учраас та хоёр маань ер нь ямар мөрөөдөлтэй юм те? Яг энэ бүжгийн спортыг энэ юуг яг сонгоод явах юм уу? Бүжгийн төрлөө. Би бол бүжгийнхаа хажуугаар ингээд бас мэрэгжил эзэмшнэ гэж боддог. Тэгээд бүжгээр бол би бол дэлхийн од болно гэж боддог. Дэлхийн од. Тэгээд хажуугаар нь бол би тийм модель ч юм уу тийм мэрэгжилтэй болно гэж боддог. Бэлэн дэсээ. Би зүгээр бүжгийн л мэрэгчлээ болно. Бүжгийн л хүн болгоо. За тэмцээнд оролцоод дэлхийн аварга шалгаруулах тэр том тэмцээнд Бээжин хотод очиод та гурав маань ер нь гээд амар гоё олон найзуудтай болсон баг. Ер нь тэр тэмцээн ер нь та хэдд маань ямар санагцсан? Гойс. Гоё яснаа. Өөр олон орны энэ гадаад орны хүүхдүүдтэй найзалж чадсан уу? Хаггүй. Амжаагаа. За та хоёрын хувьд тэмцээн ер нь ямар санагдав? Тэмцээн ер нь гээд анх ингээд тайзан дээр гарангууд амар сандардаг. Тэгээ бүжиглэнгүүт илүү өөртөө ихтэй болдог. Эхлээд жоохон сандраад. Ээж яах ер нь цуг явсан уу? Багштайгаа л явсан уу? Тэгээ бие даад сурахын үднээс ээж намайг ганцаараа яваарай гэдэг юм. Тэмцээн ямар байсан? Би бэж явахад бол гоё эс. Ганц цэцэл амар халуун байсан. Тэрнээс их маш гоё эс найзуудтайгаа ингээл байгаад ханд бүжгээ бэлдээл хөвчлөлтэй байсан. Тэгээ Бээжингийн тэмцээнд орно гэх юм бол би ер нь бол анх дэлхийн аврагт орно гэхэд бол гайхас. Юу лээ би ер нь дэлхийн аврагт орох хэмжээний хүн билүү гэж бодож. Чадах илүү гэх тийм. Тэгээ яг очиод бэлтгэл нэг л өдөр хийсэн амжаагүй нэг 5 хоног яваад 2 дахь өдөрт нь ер нь бэлтгэлээ хийсэн. Тэгээ маш том амжилт үзүүлж байсан тийм. Би анх бол нэг амар медаль цамаа аваад байхгүй хаа. Нэг 2 3 морвт л орчих байх гээд өөртөө нэг итгэлгүй байсан. Тэгээ дараа нь цам авсан чи амар итгэлтэй болоо. Дараагийн тэмцээн дээр бүр сайн оролцсноо л гэж бодсон. Та хэд ингэж ийм олон цовтой ингээл ирсэн чинь одоо ангийнхны хүүхдүүд ч гэдэг юм уу, найзууд нь ч юм уу ер нь юу гэж юм. Юу ч үлээж ямар мундаг юм бэ гэж харах гэж байна уу? Бэлгэн төгсөө. Окей, тэд нар таадаг. Тоохгүй юу? Таах. Яа, чи тэгтээ медалаа ингээд цомоо ингээд гайхуулж үзүүлсэн үү ер нь? Үгүй. Титэн үзүүлээгүй юм. Яагаад? Зүгээр л. Ер нь найзууд нь ч юм уу ингээд та нарыг дагаад ийм бүжгийн спортоор хичээллээ, чам шиг ингээд гоё бүжигчин болъё гэдэг юм уу. Тэгэж та хэд ингэж дуурайж байгаа тийм тохиолдол байна уу? Манай багш өөрөө ингээд амар тийм нээлттэй. Тэгээд орсон тэмцээн байвал хэлээрэй тэгээд бүх орсон тэмцээнд ингээд багш харуулахаар манай их ингээд манай ангийн хүүхдүүдэд хэлээд манай ангийн хүүхд ингээд баяр хүргэе гээд ер нь тийм ингээд анх ингээд манай ангийн их бараг бүгдээрээ бүжгээр хичээлээ. Тэгээд гарсараагаа тэгээд ганцаар алцсан. Тэгээд манай ангийн 2 3 охин бас бүжгээр хичээлдэг. Чи ер нь ангийнхандаа бас бүжийг заах ч юм уу урлагийн үзлэмжлэг тийм юм байна. Тэр бол тийм байнга л заа. Тэгээд нөгөө манай бага ангийн багш ингээд бас урлагийн төсөлтийн баяраараа бүжиг заагаад өгөөч гээд тэгээд бас залгажсан. Ямар мундаг юм бэ. Ер нь хүүхдүүдийн бас яг ийм бүжгийн спортоор сонирхох яг энэ чиглэлээр явхад бол цаадалт нь бол мэдээж эцэг эхчүүд бол нэлээдгүй байдаг. Тэгээ эцэг эхчүүдийн дэмжлэгтэй байж энэ хүүхдүүд маань
яг энэ дуртай зүйлээ олж авдаг. За энэ дуртай зүйлээрээ цаашлаад бүр мэрэгжлийн хүн болгоч гэдэг юм уу. Ингээд цаашлын зам нь ингээд нэгддэг болгож байна. Эцэг эхчүүд ер нь ихээр хандлагатай байдаг байна. Эцэгчүүд маш сайн мэддэг шүү. Тийм яг одоо манай дээр хичээлж байгаа эцэгчүүд ер нь манай холбооны эцэгчүүд ер нь бүгдээрээ аягүй тийм хүүхдүүдэд маш сайн нэмж чаддаг. Үүний үр дүнд хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө зам мөр одоо өөрийнхөө одоо гоё дуртай хобби сонирхлыг гоё олж чаддаг. Ер нь гэрт одоо хүүхдүүд ямар нэгэн байдлаар өөрийнхөө дуртай амийг л олж авах хэрэгтэй. Тэгээ тэрнийхээ төлөө сахилга бат сургаад илүү сайн хичээлээ цагийн одоо менежмент зохион байгуулалт маш сайтай зөв болж эхэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдүүд маань маш сайн сахилга бат суудаг. Ер нь бүжгийн спорт те. Бүжгийн спорт яг хүүхдүүдийг ер нь багаас нь за сахилга бат байна. Өөр юу байна? Ер нь яг бүжиг яг хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ? Бүжиг бол одоо тэгээд ирээдүйд одоо яг хүүхд насны маш их төвчээр одоо хатуужилтай болгоод ирээдүйн одоо маш их тийм Монголын зөв иргэнийг бий болгож байгаа гэсэн юм шиг. За гоё соёлтой наазахын одоо бие зүг авч явахаас тийм шүү те. Зөв одоо боловсралтай тий гоё хоббигоороо гоё өөрийгөө гоё маш гоё илэрхийлж чаддаг. Тийм зөв хүнийг Монгол улстай бэлдэж байна л гэсэн. Тийм тийм заавч яг нэг юм мэрэгжлийн бүжигчин болох гэхээс илүүтэй яг нэг юм дээр нэг юм бие зөв авч явах те бустай зөв харилцах. За тэгээ ер нь бол урлаг спорт хоёр бол хүнийг цаагаараа эмчилж яадаг гэдэг те. Тэгэхээр яг үнэхээр бас юм тий бүжгийн спорт гэдэг нь өөрөө бас яг хүний бас зүгээр яг гаднаас нь харагдах байдал нь ч гэсэн шал өөр байдаг шүү дээ те. Бүжгэлдэг хүмүүс те. Нэг авч явж байгаа байдал. За холбоот ер нь цаашдаа холбооны зүгээс ямар тэмцээн уралдаан хүлээж байна, хүүхдүүдийг маань ямар ойрхон тэмцээн уралдаанууд хүлээж байна энэ зууны хувьд. За одоо манай холбоо бол одоо утгагүй Монгол улстай олон дэлхийн хэмжээний одоо Азийн том дэлхийн одоо тэмцээн уралдааныг ер нь зохион байгуулах гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дэлхийн оюун шилдэг одуудыг одоо Монголд утгагүй тун утгагүй ер нь бол ер нь эрхийг одоо бид нар тэсийн ядан хүлээж байгаа. Бид нар холбооны зүгээс ч тэр дэлхийн одоо бид нар хамтран ажилладаг улс орн маань бид бүгдийг дэмжиж ажиллана. Тэгээд тэр үед одоо Монголын ард түмэнд одоо бүгд бас үд хаалга нээлттэй очиж үзээгүй хүмүүс байгаа шүү дээ дэлхийн тэмцээн уралдаанд. Тэднийг одоо их орондоо авчирч одоо бүр бодтоор үзүүлэхийг л одоо хүсэж байгаа да. Ер нь манай том зорилго маань гэвэл ямар гоё юм бэ те. Ер нь яг ингээд бүжгээр яг суралцж байгаа хүүхдүүдийн хувьд ч гэсэн тэдгэр хүмүүсийг хараад бас нэг юм гоё урам зориг юу ч байдیں۔ Те. Нэг тийм гоё зүйлийг бол бас мэдрэх болов гэж бодож байна. За та хэд маань Бээжин явснаас өөр ямар орнууд төр очиж тэмцээн уралдаанд оролцож бүжгэлж медаль шагнал авч байв. Бид нар World Cup явуулсан. Нэг шинжин л явуулсан. Шинжин л явуулсан. Билүүн тэгшүүд. Би Grand Golden Crown тэгээд Grand Final гарчсан. Би бол гэх юм бол Шинзэнд дэлхийн аврагт явжсэн. Тэгээд дархан руу улсын аврагаар явжсэн. Монгол улсын аврагаар. Монгол улсын аврагаар руу. За тэнд ямар амжилт үзүүлсэн? Би Монгол улсын аврага дээр 3-т ороод 2 тэмцээн дээр хоёулын дээр нь 3-т ороод Шинзэн дээр нэг тэгээ 2-т орсон. Ер нь манай Монголын хүүхдүүд маань яг энэ бүжгийн спортороос нэлээдгүй амжилт гаргаад олон улсад бас амжилт гаргаад байгаа юм шиг санагддیں۔ Одоо манай нэвтрүүлгээр ч гэсэн маш олон ийм хүүхдүүд авьяастай хүүхдүүд ирээд тэр тэмцээнээс ийм медаль авлаа, ийм цом авлаа гэж ирж идэг. Тэгэхээр ер нь яг энэ бүжгийн спорт дотоодын өрсөлдөөн энэ улсын авраг гэдэг зүйл бас нэлээд ширүүн болдог болов. Тий. Манай холбоо бас улсын авраг зохион байгуулалтыг сая Тархан Баамбар тэмцээн Тархан хотод бас болсон. Тэгээд тэр нь болохоор улсын авраг манай холбооны бүхэн нийт хүүхдүүд бас бүгдээр оролцоод улс орондоо бас ингээд гоё хүүхдүүд өрсөлдөөнтэй хараад маш гоё илүү их төвчлээдэг. Тийм. Ерөнхийдөө дан ганц бүжиг гэхгүйгээр энэ манай Монгол хүүхдүүд ер нь бол төсвөр төвчээр маш сайн. Гэхдээ одоо нэг юм дээр л жоохон анхаарчих юм бол одоо хувийн зохион байгуулалт гаднаас одоо нэг сургуулийн нөгөө нэг одоо багшийн нөгөө нэг дүрм журам айгуу сайн гоё байдаг. Тэр юу маш сайн сахилга бат. Одоо жишээлбэл Монгол хүүхдүүд бол маш тийм чөлөөтэй байж чаддаг шүү. Ер нь бол тийм ер нь бол маш их сониуч байдаг. Гадны орны хүүхдүүдийг харахаар бол ерөнхийдөө бол яг нэг тийм
Нэг тийм байдаг шүү те. Нэг Анзаардаг те. Дуулуурыг маш сайн. Гэтэ яг хоо бүжгээрээ бол хүүхдүүд маш дуулууртай бүх зүйлийг суралцаал явж байгаа л да. Маш сайн байна. Тэгэд яг бас яг ингээд одоо 10 11 9-р 9 насны энэ хүүхдүүдийн яг эн чинь бас ерөнхий боловсролын сургуулийн хажуугаар эн чинь бүжгийн спорт юмаа сонирхож байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг юм цаг заавны хувьд ч гэсэн юм баг юм баг болоод одоо чөлөө цагаа зөв өнгөрүүлнэ гэж хэлэх үү те. Маш зөв шүү. Таны ярьж байгаа. Тэгээ эн чинь нэг одоо янз бүрийн насны би өнөөдөр манай 3 бяцхан шаваа аваад ирсэн байна. Тэгээ бас шилжилтийн өсвөр насны том хүүхдүүд ч бас байгаа. Бага насны хүүхдүүд байгаа. За тэгээ дээшээ насан турсан одоо тий хүүхдүүд ч бас байдаг. Тэгэхээр нэг хүүхд болгоно нэг өөр гэсэн насны онцлогтой тэрэнд нь тохируулж одоо бүх програм хичээлүүд бас явдаг. Би чинь дийлэнхтэй данд манай студ ихэнх нь одоо охтууд болсон байдаг. Тэгээ эдний нэг яг шилжилтээс тэгээ эмэгтэй хүүхдүүд одоо бие яаж авахсахгүй энэ бүх талд нь одоо ер нь анхаарч ажиллана. Одоо энэ чинь нас ахих тусам бүх одоо өөрчлөлтөө л хийдэг. Ер нь бол бодол санаа бүх зүйл нь одоо шилжилтийн нас руу тэр айц зангаа хөвөлтгээл энэ болгоныг одоо дарж явах ганц юм одоо энэ бүжгэн. Тийм шүү те. Одоо яг өөрчлөлтөөд одоо томоочгүй байгаа манай банд нар байгаа бол одоо яг хүмүүжид эхэлдэг байхгүй яг сахилга бат суугаад эхэлдэг. Яг нэг бүжгээр яг нэг томоог болоод ирэнгүүт энүүгээр нь дараад яг за чи одоо ингээ гоё сайн иргэн болно шүү гэдэг хүмүүжүүлж өгöd. Нөө л та. Jumps International бүжгийн клуб та бас танилцъя. Яг даганц холбоо гэлтгүү те. Бүжгийн клубт маань ер нь ямар хитээс хэдэн насны хүмүүс хамрагдаж байна, ямар төрлийн бүжгүүд сургалтууд явагддгийг. Тэгээ манай Jumps International Dance-д бол одоо яг 4 жил болж байна. За би яг бие жоохот сургуулаа төгсөж ирээл анх яг эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд бол нийтдээ манай хүүхдүүд бол маш олон орны тэмцээн оролдоонд амжилттай хүүхдүүдэд бэлдсэн. Манайхан ингээл Латин Америк бүжиг хичээл явуулдаг. Яг тэрүүгээр л дагнадаг. Тэгээ стандарт бүжиг бас ордог. Ял ялаараа ингэ дагнаал яг явдаг. Тэгээ ерөнхийдөө миний хүүхдүүд бол яг 4 жилийн хугацаанд яг тууштай сахилга баттай олон дэлхийн аврах хүүхдүүд бэлдсэн. Одууд ер нь бол гарч чадсан ер нь бол сайн хүүхдүүд байгаа. Дэлхийн аврах нэлээд хэдэн хүүхдүүд бас байна. Спортын манай холбоо одоо нийтдээ 40-д спортын мастеруудтай, олон улсын хэмжээний 2 мастертай, за тэгээд дид мастерууд, ерөнхийдөө 50 орчим мастеруудтай юм уу? Вау. Тэгээд манай холбоо нийтдээ бас багш нарын бас юм төвчнө агч юм. Одоо энэ жилээс манай багш нараас олон улсын хэмжээнээс том тэмцээнүүд шүүгчээр үргэлжлэхээр бас ажиллахаар бэлтэж байгаа. За манай гороо одоо гоё нэг үе та ингээд гоё найзууд чинь ч юм уу одоо та нарын яг үеийн хүүхдүүд бас үзчихэж магадгүй те. Тэгвэл яг энэ бүжгийн спорт, энэ бүжгийн төрөл гэдэг нь яг юу нь гоё юм, яагаад хичээл их хэвээр гээ гоё уриалаач ирнэ яг тэр үзэж байгаа найзуудаа. Юу нь гоё юм, бүжгийн хамгийн гоё юм чи хэлтэй. Гоё ингээд Тайзан дээр байхгүй. Тайзан дээр гарах нь гоё тий. Тэгээд ингээ хичээлээ шагналаад ийм ингээ титэм зүүх нь бас гоё штэ тий. Аа. Тэгэхээр гоё найзуудаа уриалж бүжгийн спортоор хичээлээрээ тий. Юу нь гоё юм. За бүжгийн спортын хамгийн гоё нь юу юм чинь яа. бүжиг бол зүгээр нэг энгийн урлаг биш. Хүний сахилга бат тэгээд эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй байдаг учраас ингээ нэг юмдаа тууштай байгаарай л гэж уриал. Бүжгийн спортоор хичээллээр, бүжгийн урлагаар хичээллээрээ тий. Наман дээр Намайг бүжиглэхэд илүү ихтгэлтэй болж би яг анх орж ирж байхад юу ч ярьдаггүй нэг болчоор хүн шиг байж байдаг байсан. Одоо айгуу чөлөөтэй ярьдаг байсан. Тэгээ ер нь бол ингээд айсан тийм хүмүүс байх юм бол ер нь ийм бүжигд орж ирэх юм бол та нар уран дээр ихтгэл найдар илүү нэмэгдээд эрүүл мэндийн ч гэсэн ер нь бол сайн ингэж л уриалъя. Ямар гоё юм бэ. За тийм маш их баярлалаа. Бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Маш харамсалтай богинохон тэгээд
Дүүнэртээ бас цааш нь амжилт хүсье. Бас том тэмцээн уралдаанууд та бүгдийг хүлээж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд тэр уралдаануудаа энээс олон цом аваад бүр энэ ширээнд багтахааргүй цомтой ирээд дахиад бас манай нэвтрүүлэг тоглолцоорой гэж бас та гуравтаа хүсэж байна. За мөн Жамц багштаа маш их баярлалаа. Тэгээд дээрийн хүүхдүүдийг бас яг энэ гоё дуртай зүйлээр нь хичээллүүлээд, даангаас хичээллүүлээд байхаас гадна олон улсын тэр том тэмцээн уралдаануудад авч яваа. Тэр гайхалтай том тайзан дээр гаргаж энэ хүүхдүүдийг ингэж олон улсад ингэж өөрсдийнхөө тийм бүжигийн спорт урлагаа ингэж сурталчилж яваа танд бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаас ч ихсэн маш олон хүүхдүүдийг энэ спорт руу, энэ урлаг руу хөтлж оруулаарай гэж бас хүсэж байна. За маш их баярлалаа. Тэгээд бид бүгдийг өрсөнд таатай байна. Тэгээд ерөнхийдөө одоо бүжгийн маш сайн хүүхдүүд манай дөнгөж сая шам маань маш сайхан гэлжлээ. Тэгээ айж ичж байгаа. Тийм өөрийгөө илэрхийлж чадахгүй байвал өөрийн дуртай зүйлийг болоод өөрийнхөө төлөө маш сайн хичээгээд бидэнтэй нэг дээрээ нийлээрээ дэлхийд гоё хамттай гоё хүчээ үзтгэе л гэж хэлээд байна. За маш их баярлалаа. За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Өнөөдрийн зочдоор Монголын их хааны элч олон улсын бүжгийн зөвлөлийн тэргүүн Жамц, за бүжигчин бэлгүүн төгс, бүжигчин буян заяа, бүжигчин номондар оролцлоо. За нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа иргүүлцлаа. Тэр баяртай.